Спутник Монгол радио 92.5 спортын болон мэдлэгэд бэлэн болоод байна. За өнөөдрийн төлөвийн хөтлөгч Улаан Баяр хөтлөгч Нэшаа тэгээд найрлагч Чинзо Галанар ажиллаж байна. За өглөөний мэнд хасагдах шатны тоглолтууд маань эхэлсэн. За ерөнхийдөө дэлхийн аварга маань дуусах нь ч бас хайшаа юм дээ. Тий. Гэхдээ ерөнхийдөө нэг өдөрт 3 тоглолт гэхээр бас нэлээд аюу хурдан юм шиг санагдаад байна л та. За өмнөд Африк Канадын тоглолтоор ерөнхийдөө 32-ын тойрог эхэлсэн. Нөгөө өмнөх дэлхийн аваргуудыг бодоод байхад дандаа нөгөө 16-гаар ингээд хасагддаг байсан шүү дээ. Яг тэрүүгээрээ бодоод өчигдөр нэлээд гутарлаа. Тий, сенсацтай ер нь бол дэлхийн аварга гэж одоо энэ дэлхийн аварга ер нь бол тодорхойлох бах уу угаасаа тийм ээ. Хидийн том тийм боломжуудыг гаргасан багууд байна. За тэгээд дөнгөж саяхан бас нэг тоглолт дуслаа. Өчигдөр бас ер нь бол аюу айтаахан тоглолоо гэсэн тийм ээ. Одоо хоёул ер нь бол энэ талаар мэдээллүүдийг хөрөхөд бас зүт байхаа гэж бодчих тийм ээ. За 32-ын тойргийн эхлэлээс нь ярьчээ. Өмнөд Африк болон Канадын шгшээ багийн тоглолт байсан. За зохион байгуулагч гэдэг утгаараа Канадын шгшээ баг бол тоглолт нь бол Канад бол давгүй тоглолт болчих. Тэглээ. За сүүлдээ тайлбарлагчдын маань ярьж байгаагаар бол Канадын хөлбөмбөгийн шгшээ багийг тайлбарлаад дэлхийн аваргаар тайлбарлаад сууна гэж зүүдэлж явсангүй гэж тэгж тийм ээ харин тийм. Тэгж ярьж байхыг бодвол эн чинь. Гэтэ айгүй сонирхолтой. Өмнөд Африкийн шгшээ баг бас нэлээд сайн байж байгаад тэгээд сүүлд нь баг нэлээд одоо нэмэлт цаг дээр л гол алдлаа шүү дээ. Нэг тэгээ харьцаатаар Канад бол буулгаж авсан. За өмнөд Африкийн хувьд бол за яг хуу үзүүлэлтээр бол Канадаас бол илүү гарсангүй. Хаалга руу хийсэн цохилтоос ингээ аваад үзсэн ч гэсэн Канад бол одоо юу гэдэг бөмбөг одоо нэг тэгж эзэмшихгүй мөртлөө аюултай тогтолцоонуудыг яг тэр момент харсан рисктэй зүйлүүдийг нэлээд гаргаж ирсэн гэдэг нь бол ерөөхдөө бол харагдаж байна лээ. За яадагч байсан хамгийн ихний 32 дугаар тойрогоос 16-аар шилжиж одоо хасагдах шатнаас одоо шалгарсан баг нь бол Канадын шгшээ баг. Өмнөд Африкийг ингэж нэгдгийн харьцаатай хоцсноор бол ингээд цаашаа шалгарч байгаа маа. За нөгөө томоохон одоо сувгууд байгаа штэ. Одоо спортын одоо ялангуяа одоо баахан одоо юу гэдэм бэ? Мэргэжлийн хөл бөмбөгчдийг одоо аналистаар дуудсан. Тэгэнгүүтээ Златан Ибрахимовичийг аналистаар нөгөө дуудах юм маань хүний промошн яаж байгаа байхгүй. Тэгснэ Аргентин дэлхийн аварга боллоо гэснэ. Энэ бас байж болохгүй юм байна гэсэн. Франц дэлхийн аварга боллоо гэж. Гэж хэлсэн. Гэнэ Канада гэсэн. Дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа гэж. Дэлхийн аварга боллоо гэж хэлэхгүй. Тэ нэг тийм явуулсан шүү дээ. Айгүй нь бас нэг тийм цаана нэг юм утгатай байгаа болохоос тийм ээ. Норвег дэлхийн аварга оролцож байгаад бол баяртай байна гэх. Швед Норвегийн нөгөө нэг түүхэн PV нэг үздэггүй байсан зүйлээс ингээ аваад үзэх юм бол багаар хийгээд байхгүй цаанаа тийм ээ. Тэгээ нөгөөс өөрийнх нь тодорхой хэмжээний стил нөгөө бүгд найран тус Златан Ибрахимович улсын Златаны шгшээ баг дэлхийн аварга боллоо гэсэн. Энэ бол болж шүү гэх. Тэр айгуу гоё промошн байна лээ. За тэгээ Канада техникаар гараад ирчихээ. За өчигдөр болсон 2 тоглолтыг жоохон дэлгэрэнгүй ярьчи гэж бодож байна. За тэгээд одоогийн байдлаар 32-ын тойргийн өнөөдрийн сүүлийн тоглолт болох Голландын шгшээ баг, Нидерландын шгшээ баг Мороккотой тоглож байна. Дөнгөж сая үзэж байгаа ч ерөөхдөө бол орж ирлээ. Хоёр тал бол нэлээд эвгүүл тоглолттой байна. За тэгээд тооны харьцаа өөрчлөгдвөл та бүхэндээ шууд хэлээ явчихнаа. За өчигдрийн оргил тоглолт. Өмнөх 7 хоногт хоёулаа ярьжсэн Бразилийн шгшээ, Японы шгшээ баг хоёр тоглох нь энэ стай аимшигын зүйл болно даа гэдэг. Ер нь бол маш сайн тоглолт боллоо. Сонирхолтой тоглолт боллоо тийм ээ. Тэгээ Японы шгшээг ялчгүй бас бид нэр зүгээр нь энэ дэлхийн аваргыг бас чимэг болж ирсэн шүү гэж бас харуулахгүйгээр өөрсдөө бас тийм Азийн бас топ багуудын нэг гэж харуулад. За ер нь бол Бразилтай маш хүчтэй өрсөлдөж за эхний үеэр бүр тэргүүлж явж тийм ээ. Өөрсдөө маш гоё одоо хөдөлмөрч гол хийсэн л тээ. Тэгээд нэг тийм Бразилийн эсрэгт Мессигийн гол баг орсон юм шиг нэг тийж ялж. Голоос өөрөө аваад хідэн хүн хуураад одоо тууж явж байгаа. Тэгээд гол хийлээ. Кайшо Сано уул нь хэрвээ сайн харсан бол хоёр жигүүрийн довтлогч нар нь хоёр талдаа ерөөхдөө бол суларцсан гарцсан. Бразилийн хамгаалагч гэсэн нэлээд сайн аргашаага ерөөхдөө бол суух гад эхэлж байхад би дамжуулах нь уу гэсэн байдлаар харж байсан. Би ч бас яг за энэ яг зүүн тийшээ дамжууллаа та гэсэн чинь
шууд өөрөө зогссон. Тэгээд тэр нь ч гэсэн зөв шийдвэр болсон. За Сана Каишигийн хувьд бол тоглолтын ихэнд нөгөө шар хуудас аваад хиний Винишиусын хөлн дээр гიშгцсэн. Тэгээд шар хуудас авцсан. За тэгээд угаасаа шар хуудас авчихаар тоглолт яаж өөрчлөгддөг вэ гэхээр нөгөө тоглогч нар ерөнхийдөө бие барьцдаг. За довтлох гэхээсээ илүүтэйгээр ерөнхийдөө бол бөмбөгтөө ойртохгүй байх тал руугаа хорчдог боловч эсэргээрээ шар хуудастай тоглогч ихний голыг орууллаа. Үүний ялгаагүй бас Касемиро ч гэсэн айгу бас эрт авчлаа шүү дээ. Шар хуудас авсан ч гэсэн яг эргүүлээд голдчихлоо. Надад бол тэр тоглолт бол юу харагдсан бэхээр ер нь бол нэг өмнөх одоо юу гэдэг энэ нөгөө бүтэн улирлын юм уу бүтэн жилийн одоо лигийн тоглолт биш байхгүй. Ястаа эцсээ үздэг ан ман тавьдаг тоглолт болохоор шар хуудастай хуудасгүй ерөөхдөө бол гол оруулах гэсэн л хүсэл эрмэлзэл байна гэдэг зүйлийг ингэж ярмаар байгаа. За одоо хасагдсан юм чи одоо Японоогоо жоохон юу яа та магтааж яриад та. Надад нэг юм сонирхолтой зүйлүүд орж ирсэн. За 1990-ад оноос хойш ер нь Японы хөл бөмбөг бол мэргэжлийн лигтэй болж эхэлж исэн үе. За олон жилийн одоо Японы хөл бөмбөгийн хөгжлийн одоо юу гэдэг нь суур бол тухайн үед бол тавигдчихсэн. За бараг хөдөлж нөгөө 100 жилийн юу гчлээд хөтөлбөртэй гэж тухайн үед яригдчихсэн. За тэгээд эхний одоо юу гэдэг мэргэжлийн лиг за араас нь нөгөө тодорхой хэмжээний зөөлөн хүчний бодлогоор нөгөө аниме юм уу те одоо хөл бөмбөг рүүгээ хандсан. За үүнээс гадна энийг нөгөө нэг илүү шинжлэх ухааны талаар нь надад авч үзсэн болов гэж харагддаг. Өмнө нь одоо 2002 юм уу 2006 10 оны дэлхийн аваргуудыг хэрвээ харах юм бол улс орон ихэвчлэн нөгөө гадны дасгалжуулагч ч юм уу эсвэл өөрсдийнхөө улс орны дасгалжуулагчээс илүү алдартай том дасгалжуулагч нарыг аваад за тэгээд яг тэр хүний одоо юу гэдэг нь зонхилсон тактик төр шгшээ багийн тоглолтууд явдаг байсан бол түүнээс хойш яг нөгөө биеийн одоо юу гэдэг өгөгдлөөс шалтгаалаад одоо нэг Азиудын нэг зүйл айгу надад харагддаг байхгүй юу гэх нь тесрэлт байдгүй одоо шар одоо юу гэдэг бусад одоо шгшээ багийн тоглогч нарууд ингээ харъя л да Европын ч юм уу Африкийн шгшээ багийн тоглогч нарыг ингээ харангууд ихэвчлэн бол тесрэлттэй одоо нэг огцом хурд хийдэг. Тэнгүүд Азийнхын дийлэнхийн ингээд аваад үзэнгүү тесрэлж ерөөхдөө бол багтай. Илүү тийм стамина сайтай нөгөө гүйлтийн тогтмол хурд сайтай юм уу та. Удаан тоглох чадвартай юм уу тийм. Яг энэ зүйлээсээ аваад үзэх юм бол Японы шгшээ баг бас нөгөө тэрийг арай тийм нөгөө шинжлэх ухааны талаасаа гаргаад ирсэн болов гэж надад зүгээр харагдаад байгаа. За үүнээс гадна 90-ад оны яг тэр Японы шгшээ одоо хөл бөмбөгийн одоо хөгжлийн түүх яригдж байхад Голланд улс одоо Нидерланд улс бол Япончуудад хөл бөмбөг тоглохыг заасан гэсэн нэг юм зүйл орж ирж байна. За энэ дээр яагаад энийг орж ирж байгаа гэхээр нөгөө эхний тоглолт чинь 2-2-ын харьцаатайгаар Голландтай тэнцсэн шүү дээ. За тэнцсний дээр одоо бүх одоо хэвлэлийн баг хурал явагддаг. За Хажиме Мориясуугаас бол ярилцлагын одоо юу гэдэг ярилцлагч гэжтэй асуултаа асуугаад сэтгүүлч нар асуулт асуугаад одоо дасгалжуулагч хариулт өгдөг. За бүх асуулт хариулт одоо дуусаад байсны дараа хэвлэлийн төлөөлөгчийн одоо дасгалжуулагчийн микрофоноос холдуулахаар оролдож идэл одоо Японы шгшээгийн дасгалжуулагч Хажиме Мориясуу Голландын сэтгүүлч рүү одоо эргэн харснаа би дахиад нэг зүйл хэлж болох уу гэж хэлсэн гэж. За тэр нь юу байсан бэ гэхээр өрсөлдөгч багтаа талархал илэрхийлж эхэлсэн. За яах вэ? Одоо Японочууд одоо юу гэдэг нөгөө тийм респектфул тал дээр те хүндэтгэл үзүүлээд за тэгээд өрсөлдсөнд баярлалаа ч юм уу нэг тиймэрхүү утгатай юм хэлэх юм болов гэсэн чинь 1990-ад онд Японд мэргэжлийн лиг хараахан байгуулагдаагүй байхад тухайн үед шгшээ багийг Японы хөл бөмбөгийн түүхэнд анхны харийн дасгалжуулагч болох Голланд мэргэжилтэн Ханс Офт удирдах байсан юм байна. За Офтын хувьд бол зөвхөн Мориясад төдийгүй Японы бүхэл бүтэн үеийн дасгалжуулагчдад асар том нөлөө үзүүлсэн. За Японы мэргэжлийн хөл бөмбөгийн суур яг түүнээс эхэлсэн түүхтэй гэж ирж байгаа. За түүнчлэн Япончуудын дараагийн багш нь одоо Feyenoord клубын домог Вим Янсен байсан. За тэрээр Мориясугийн тоглож байсан Санфренче Хиросима болон Урава Рeds багуудыг дасгалжуулж за хожим нь Янсеныг таалалд өгсөд Мориясу Японы хөл бөмбөгийн төвшнийг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тэрхүү эрхэмд хүндэтгэл үзүүлээд за Feyenoord клуб руу одоо энэ юунд нь л юм байгаа юм л та салах ёслол дээр бичлээ очиж байсан. За үүнийг Япончууд on гэж нэрлэдэг гэж. За өөрт нь тусалсан хүмүүсийн өмнө хүлээж одоо журамт дүүрэг, ач санах сэтгэлгээний чухал ойлголт ерөөхдөө бол Японд байдаг. За энд талархал илэрхийлэхийг сул дорой байдал гэхээс илүүтэйгээр хүч чадлын нэгэн хэлбэр гэж үздэг.
Тэгэхээр Япон улс бусдын нөлөөг одоо Голландын хөлбөмбөгийн тактик, Германы бүтэц зохион байгуулалт, Бразилийн техник ур чадварыг ил тод хүлээн зөвшөөрч тэдгээр дээр суурилсан өөрсдийн гэсэн өрмөц хэв маягийг бүтээж чадсан. За Японы хөлбөмбөг ганцхан тоглолтын дотор өсөхгүй. За тэд үүнийг 30 жилийн турш босгосон бөгөөд энэ одоо нэг үеийн дараагийн үедээ сурсан мэдснээ өвлүүлж багш нарынхаа нэрийг дуртахаас хизээч хичээж байгаагүй гэдэг зүйлийг ингээд харуулж байна. За тэгээ бас 30 жилийн өмнө Хажиме Мориясу Японы хөлбөмбөгийн түүхэндэг бас харамсалтай хүнд хожигдлуудын нэг болгох Дохагийн эмгэлийг биеэр туулж байсан юм дасгалжуулагч байна. За тухайн үед Японы шигшээ баг тоглолтын эцсийн секундэд гол алдснараа түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг алдаж байсан. За тэгвэл одоо Мориясу бол 18 оноос хойш Японы шигшээг ингээд дасгалжуулж байна. Яг хуу тийм тогтвортой байдгүй дасгалжуулагч юм болов уу гэж надад харагдсан. Тий бас ярьжсэн те одоо тайлбарлагч нар бас ярьжсэн. Яг шийдвэр мөчд тийм нөгөө бүрэлдэхүүнээ зүг гаргаж чаддгүй гэсэн тийм бас мэдээ явуулсан тийм ээ. 18 он харин яг харагдаж байгаа байхгүй. Тий 10 одоо тэгэл бас нэг юм хараалтай болчиход байна шүү дээ тийм ээ. 18 оноос хойш хэсгээсээ гараад тэгээд эхний одоо хасагдах шатны одоо нуглаан дээр дандаа хожигдоод байна гэсэн тийм одоо үзүүлэлтээс нь тэгээд өчтөр яалчгүй бас уг нь бол энэ харуулыг бас давж магадлал бас байсан те давах. Тэгээ ер нь бол тэгтээ аюу сайн тоглосон. Тэгээд энэ дасгалжуулагчийн бас нэг жижигхэн түүхэнд одоо нэмэгдэл бол яг 30 жилийн өмнө ингээд нэг дэлхийн аваргад орох боломжтой байсан. Тэгээд нэг ингээд хамгийн сүүлчийн хэдэн секундээр ингээд бөмбөг алдаж нөгөө дэлхийн аваргад орж чадаагүй шүү дээ тий. Тэгж яхад яг талбай дээр ганцаараа үлдэж маш их үйлсэн гэсэн. Тийм мэдээлэл явж ирсэн. Тэгээд үйлж явахдаа сүлд нь би Японыг заавал дэлхийн аваргад оруулна гэсэн тийм бүр өөртөө амлалт хийгээд тэгээд ямарч ийс одоо сүүлийн энэ 18 оноос хойш ингээд байнга ингээд өөр тасгалжуулаад тоглолцоороо биш мөтлөө яг бүр илүү ингээд тасгалжуулагчаар ажиллаад ингээд дэлхийн аваргад оруулж байна. Тэгээд ер нь бол ингээд тогтмол орж штэ. Тий. Уус Азиас тэргүүлэгчний хэдхэн улс болж ерөөхдөө бол байхын үед байгаа. За тэгэл эхний хоёр байр бол ойлгомжтой. Солонгос одоо Япон. За Солонгостой бас хэцүү болчлоо. Тий. Солонгосын дасгалжуулагч ажлаа хүлээлгэх өгсөн. Хүлээлгэн өгөхдөө зүгээр хүлээлгэн өгөхөөс илүүтэйгээр бас нэлээд скандалны буюу одоо шуумтай боллоо. Тий, тэгээд бүр ерөнхийлөгчтэй засгийн газар нөхцөлтөнд ч бүр ингээд хажуунаас орж ирж яагаад энэ хүнийг баг энэ дэлхийн аваргаар багийг ахлуулсан тийм ээ. Бүх цаанаас нь нарийн ширээ яхад нөгөө бүх ажлууд нь ингээд сөхөд хар шалга гэсэн тийм мэдээлэл өгсөн тийм ээ. Шалгалт оруулах гэж байгаа. За энэ дээр ерөөхдөө нөгөө хөлбөмбөгийн холбооны дотоод одоо Солонгосын хөлбөмбөгийн холбооны нөгөө дотоод ил тод байдал гэдэг зүйл нь алдагдсан байна гэдэг зүйлийг. За яадаг ч гэсэн энэ нэг 7 хоногийн хугацаанд бараг Солонгосын шигшээтэй холбоотой мэдээллүүд бас тасрахгүй байх гэж бодож байна. Ялангуяа нөгөө солонгосчууд чинь жоохон нэг юу болохоор шууд бослоо гэдэг ч юм уу тэр өдөрдох шатны хүмүүст айгүй хурдан буулгадаг ч юм уу тийм ээ хариуцлага шууд тооцдог шүү дээ. Ерөнхийлөгч нь ямар сайн тэгэл ерөнхийлөгчийн хугацаанд усангуудаа за шоронд орох нь ойлгомжтой бодлоо. Тий одоо бүр тэр бол бас Японы солонгосоос онцлог байна тийм ээ. За Японы шигшээ дээр за ер нь бол ур чадрын эсрэг систем үү гэсэн тоглолт ер нь бол харагдсан. За Хажиме Мориясугийн хувьд бид нар юугаар сайн мэдэх вэ гэхээр ер нь бол эмоц багтай. Тэгээд нөгөө юун дээр тэмдэглэлийн дэвтэр дээр юм бичдэг. Ажиглаж байгаа л нэг шүүгчдэр нэг очиж юм асуу нөгөөх нь ер нь тэгэл дасгалжуулагч нар шүүгчдэр очихдоо бол ямар асуудлаар очих вэ гэхээр энэ алдаа байсан юм шүү. Ягаад алдаа өгөхгүй байгаа. Энэ дээр ийм болчлоо, тийм болчлоо гэдэг илүү эмоцлдог. Мориас бол очиод юм асуунгууд шүүгч нь хариу хэлэн за толгой тохиол буцаа байранд очино. Тоглолтыг ер нь Японы шигшээгийн тоглолтыг харж байхад нэг 4 хурууга гоцоолгодог Мориасыг мэдхөө. Тий. Дөрвийн тактик гэдэг. Тэр нь бол довтлогооны үед ч 4 пас орж 5 дахь дээр нь гол орно. Эсвэл прессинг хийхдээ хүртэл 4 тоглогч яг 3 тоглогч яг прессинг хийж байгаа 4 дахь тоглогч нь одоо бөмбөгийг салгаж явдаг. Тэр тактикийг 4-ийн тактик гэж одоо Японы шигшээ дээр гарч ирж байгаа. За ер нь бол маш олон хувилбар бэлтгэсэн байдаг. Японы шигшээгийн үед. Яаж тэрийг бид нар сайн мэдж байгаа бид нар харж байгаа вэ гэхээр нөгөө юугаар том одоо нэг самбар дээр нэг тоо бичсэн шүү дээ. Тэр тоо бүгдээрээ тэр нэг хувилбаруудын тоогоо байхгүй. Харж байгаа л яг тэр нэг тоог нь бичүүлээл за тэрний араас ерөөхдөө бол ялангуяа Голландын 2 дахь гол дээр бараг тэр
орсон санагдаад байна юм. Магадгүй шүү тийм ээ. Тий. За энэ зүйл одоо Японы шигшээ дээр ирэхэд бол харагдлаа. За Бразилийн шигшээ бол яалчгүй ур чадвар бол сайтай байлаа. За үүнээс гадна эхний үед дээр бол яалчгүй Японы давуу талтайгаар өндөрсөн ч гэсэн завсарлагын 15 минут ялангуяа энэ ховц солих хөрөнд Дон Карло Анчелотти хороо найруулсан байна. Би хин бэ гэж бас шууд дэлхийд харууллаа тийм ээ. Японы одоо яг нөгөө энэ шугамуд нь бол одоо ингэж харахаар бол 5-4-1 гэж тоглоод байх шиг байсан. Яг нэг хамгаалалт 5-4-1 дээс үлдэн 4-5-1 4-4-2 гэд энэ бол нэлээд хідэн юм хөлбөрөөр орж исэн. Гэхдээ Бразилийн яг нэг энэ голд ингэж найруулах ч юм уу эсвэл урд нэг жоохон болохгүй байсан юм ин Анчелоти баг нөгөө Реалта ингээд амар ингээд төстэй болж санагдсан надаа. За Казимиро Винисиус хоёр хоорондоо хамт бол тоглож илээсэн тийм ээ. Тэгээд яг яалчгүй бас энэ биенийгээ бас ойлголцсон байсан гэж харагдаж байгаа. За тэгээд Карло Анчелотти яадаг вэ гэхээр тийм дөрөгтэй шийдэр хурдан гаргадаг, сэлгээ хийвэл газ сэлгдэг тийм ээ. Тэгээд бас нэг тийм бас сонирхолтой юу явж байна. Тэр нь юу гэхээр өчтөр нөгөө Бразилийн нөгөө давтлагч гарч ирдэг хэмлээ. Аль нь сүүл гарч ирдэг үү? Тий. Нөгөө 20-тай хөвгт. Тий хэмлээ. Эндрик лөө. Эндрик. Тий. Эндригийг бүр зөрүүд гаргасан, албаар гаргасан гэж яхах нөгөө битүү мемэд явуулсан шүү дээ. Эндригийг гарахгүй гэсэн чинь бүр цаанаас нь бүр ингээд яажлж байгаа юм шиг л бүр гаргасан гэж. Гэхдээ Эндрикийн хувьд бол ёстой тааварлаа шүү хөдөлгдөг тоглогч байлээ тий. Японы ер нь эхний үед дээр ажиглаж ирсэн зүйл юу гэхээр Японы хамгаалалт бол сайтай. Бразил бол доогуур одоо юу нэг паслахж оролдоод тэгээд угаасаа орохгүй нь ойлгомжтой 16-ын гаднаас ирэхэд бол цохоод байсан. За Бразил зогтөх хүн байхгүй ш байгаа 16-ын гаднаас. Гэхдээ Японы хамгаалалт сайн байсан болохоор Япон бол одоо нэг голоо оруулчаад ерөөхдөө тэгэж 16-ын гаднаас бразилчуудыг зохиулж цаг хугацааг ингэж явуулах зорилготой байсан бол 2 дугаар үед бол илүү болон кросс хайж эхэлсэн. За кросс хаягдаад эхлэхээр ер нь цэвэрлэгээний хагасаас хамгаалагч нар буюу одоо Касемирогоос ингээ хойш Маркинес юм уу Габриэл гэх мэт энэ хэдэн тоглогч нар л мөргөнө гэхээс биш бусд нь бол тэгж мөргөхөр хэмжээний өндөр тоглогч. За одоо Гимареш нар бол яг өндөртөө орох бах. Гэтэ илүү найруулад явчих болохоор тэгэнгүүт яалчгүй Касемирогийн одоо мөргөлтөөр жишээлбэл ингээд тэнцэнийг бол жишээлбэл орж ийн. За илүү кросс хайдаг тоглолт нь бол ингээд ороод ирсэн харагдаж байна. За үүнээс гадна Бразилийн шигшээгийн нэг давуу тал нь давуу тал гэхээсээ илүү тэр надад бас тэр хэний Анчелоттигийн сүүлийн одоо Мартинелли голддээ штэ. Тий. Мартинелли яг эн чин нэмэлт цаг дээр одоо нөгөө шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дээр голдсон чинь бүр ямар ч реакцгүй толгойд өгчөө цаашаа явчихдээ. Йоо тэр бүр нэр ямар тийм хүүтэн мэдрэмж байсан бэ. Яг тэг ёстой юм шиг аваалаа шүү. Тий, яг нэг тоглолт нэг баг нэг PlayStation тоглож байгаа юм шиг тийм ээ. Уус яг энийг хийдэг юм а яг нэг төсөл дээр ингэж ойлгомжтой тий. Яалч гэдгсэн л тий. Бүр үгүй мэдхгүй би бүр яг тийм юуг харчаад хин хүн чи нөгөө ядж хахад анхны олон жилийн дараах нөгөө Реал Мадридийн аваргуудын лиг авдсан шүү дээ. Рамос мөргөж тэнцүүлдэг. Тэр мэрийг зөндөө тийм момент хардсан болохоор энэ хүний сэтгэл хөдлөл ялангуяа нэр тэр нэмэг хийддэг минутан дээр нэх гарч ирэхгүй байх гэдэг зүйл жишээлбэл харагдчихл байсан л да. Тий. За тэгээд Мартинелли 2 дахь голыг ингэж оруулж за тоглолтын тооны харьцаа 2-1-ийн харьцаатайгаар ингээд Бразилийн шигшээ цааших ингээд шалгараад ирэхэд бол гарч ирж байна. За Японы шигшээ баг бол яалтчгүйд ингээд класс тотлолтой тэгээд системийн эсрэг ур чадвар гингүүд нь яалтчгүй ур чадвар нь энэ дээр бол аваад явчихлаа. Одоо нөгөө харьцуулдаг шүү дээ тийм ээ Месси Роналдо гэхээр бас л нөгөө систем эсвэл ур чадвар бол шүү дээ яг наач л болчиход байна шүү дээ. Яг л ийм л зүйл гарч ирж байна. За тэгээд Японы шигшээ за дараагийн дэлхийн аварга хол байна юм. Хол байна. Одоо энэ ч байгаа бүрэлдэхүүн бол багс тэгээд тис өөр болно шүү дээ тийм ээ. За нэг 30% нэг үлдүүлүүлдэг байх. Та нэг бас залуу тоглогч нар байгаа юм чинь. Тэгээд яалчгүй Японы шигшээ баг дээр бас нөгөө сайн тоглогч нар нь хоёр тоглогч нар нь одоо гэмтлийн улмаас байхгүй байсан болохоор гэхдээ тэр хоёрыг бол юу гэдэг орлох хэмжээний тоглогч нар. Надад гэхдээ сүүлийн юунууд сүүлийн хоёр сэлгээ бол Японы талаас заавал хийгээд байх шаардлагатай сэлгээ бол харагддаг ус. Ер нь тийм ээ тэр нөгөө
баруун тэр хамгаалч бол нэг шаардлага бол байх гэсэн. Винисиус дээр одоо шинэ ингээд бас хамгаалагч оруулж ирэхээр чинь бас эвгүй байхгүй. Ерөөсөө нэг жоохон тасаагүй шууд огцом ийм өндөр темптэй тоглолт руу оруулахаар бас маш эрсдэл байгаа байхгүй юу? Тэгээ ерөөхдөө гарч ирсэн тоглогчоос би одоо нэрийг санахгүй тэрнээс болж алдаа болсон шүү дээ. Класс тэгэл одоо бөмбөг ирж тэгэл Касимир мөргсөн шүү дээ. Тийм болчих. Тэгээ хоёр дахь голын алдалт ч гэсэн бас тэр нөгөө сэлгээтэй л холбоотой зүйл надад жишээлбэл харагдсан. За тэгээд яалчгүй нөгөө нэг юм уул нь 18 оны Оросод болсон дэлхийн аврал дээр Бельги 2-1-ээр хожиж ирсэн нь тэр уул нь сэлгээ орж ирээд ерөөхдөө тоглолтыг эргүүлэх боломжтой байтал тэр тоглолтоороо үргэлжлүүлсэн. Тэрнийхээ үр дүнд шууд тоглолтын сүүлд 3 гол алдаж 3-2 жишээлбэл хожигдсон. За үүнээс гадна Катард болсон дэлхийн аврал дээр болохоор чин Хорваттай тэнцээд Левакович ерөөхдөө бол Хорватаа чирээд аваад гарцсан байдаг. Гэхдээ Японы хожигдсон одоо Японыг хожсон багууд дэлхийн аврал дээр бас үзүүлэлт бол нэлээд сайтай явчихдаг. Тий. Дандаа баг хагас финал. Тий. Хагас финал. 18 оны Бельги ч юм бол Бельги алтгүй шүү дээ. Тий. Тэгээд хөрөл медаль тийм ээ. Тий. Хөрөл медаль байгаа. За Хорваттай таарсаг Хорват чинь 22 оны хөрөл шүү дээ. Тий. 22 оны хөрөл байгаа. Тэгэхээр ялчгүй бас одоо Бразилтай ихэр чинь Бразил угаасаа бас л одоо таамагаар бол эхний 3-т орж байгаа шүү дээ тийм ээ. Энэ дэлхийн авраг авах боломжтой багуудын нэг гэж явж байгаа. За тэгэд яг одоо бол нөгөө Галант Марко ямар ч гэсэн тэгтэйгээр ихний үед ингээд өндөрлсөн байна. За завсалсан байна. За тэгээд сенсацтай нөгөө тоглолт руу ороход байна. Би наад нэг ч үзэхгүй гэх. За ямар ч гэсэн тэгээд маш бас гоё тоглолт боллоо. Өчигдөр нөгөө тоглолт болохоос өмнө нөгөө тайлбарлагч нар суугаад хоорондоо юм ярьжсэн байхгүй би нэг тэр нэтгэл хальт нэг өдчихсэн. Гэсэн чинь тайлбарлагч бэлгүүнээс асууж илээ. За тэгээд Герман Парагвай таны таамаг гэсэн чинь бэлгүүн 3-1 үлээ 3-1 гэж хэлдэг. 3-1 гэж үлээ тийм ээ. Тэгээд Хаверс ганцаараа тоглоно нөгөө хэд нь баг бүгд нь амарна. Тэгээд Нойрыг баг суулгаад бас залуу тоглогч нь гарга. Парагвай штэ бас хүмүүстийг амраах хэрэгтэй штэ. Нэг тэгж ярьжсэн би тэгээд тэр яриаг бас сонсчод за бас Бундслигийг нөгөө тайлбарладаг болохоор бас Германыг илүү сайн мэдж байгаа байлгүй дээ гэж бодсон байхгүй. Тэгээд за бас магадгүй бах таа гэж бас дотроо уг нь бол бас бодсон. Тэгсэн чинь тэгээд Парагвай бүр сая юу хөл бөмбөг тоглоод байна уу, регби тоглоод байна уу, юу тоглоод нь бас ер нь бол бас жоохон хэцүүхэн л байлаа. Яг тоглолтын үед бол тийм ээ. Гэхдээ бол сайн хаалаа. Тэгээ бас өөрөө тэрүүлж бас гол хэлээ шүү дээ гэхэд. Тэгсэн эхний голыг бол 42 дахь минутын дээр Энсисо бол оруулснараа тоглолтын үр дүнг бол нээсэн. За ер нь бол айгу надад бол айгу хэцүү байна. Миний хувьд бараг дэлхийн аврах ингээд дуусчих. Одоо нэг хэцэдхэн байхгүй гэж. Одоо бол ингээд цаашаа үзээд яг Аз гэдэг утгаараа Японоо гараад ирчих юм бол бас цаашаа харахад бол гоё. За Германы угаасаа фанат гэдэг утгаараа Германаа үзэхээс өөр харахгүй. За гэтэл мэдгүй одоо тэгээд нөгөө фанат зүгээс ингээ харангуут одоо юу гэдэг Германы одоо тооцоогүй гол ч юм уу эсвэл алдаа малдаа дээр бол шууд би бол энийг хараагүйгээр шүүгчийг харах байхгүй. Одоо тэр алдаа байна уу байхгүй наа хамаагүй энэ миний баг байхгүй эцсийн үр дүн. Одоо тэгээд яг тэр нөгөө алдаа дээр бол хаалгачийг бол саатуулсан бол саад болсон. Тэгээд хаалгач яг илүү жоохон тийм жүжиглэлтэй айгүй хөрлөө шууд унсан тэрийг надад бол харагдсан л та. Тэгээд яг айгүй хурдан бас босч ирээд тэг гол алдсан. Тэр магадгүй унаагүйсэн бол гол алдаад тэгээд тэр нь юуч болохгүйсэн баг. Тэгээд 2-1-ийн харьцаад дээр Герман цаашаа гараад иж шууд одоо ингээд чамаг энэ өнөөдөр эфирт одоо баг харахгүй байх. Ер нь угаасаа Германы би нэг хол явна гэж боддог. Гэхдээ ядаж энэ 32 дээр ч юм уу Парагвай маргууд бол хожигдно гэж би угаасаа боддог л дээ. Ядаж нэг 8 дээр ч юм уу 16-гаа давчаад угаасаа багууд хүнд байгаа. Цаана угаасаа Испани юу лээ. Одоо энэ дээр чинь тодорхой шүү дээ. Бараг Франц байгаа л үү тийм ээ. Францын тоглолтын дээр таарч гинөө харин юун дээр таарч байна. Ер нь бол бас томоохон багууд нэг л байгаа шүү дээ ойлгомжтой. Тэгээд Голланд юу яри одоо хоцсонтой байхад тэгж санаж байна. Гэхдээ яг ч байсан яг уу
Юлиан Нагельсман за Германы шигшээ ерөөхдөө бол яалчгүй 14 он ч юм уу 18 оногтой харьцуулахад бол сул баг. За тухайн үедээ байсан одоо 14 он ч бол яг цэвэр класс үүштэй одоо юу гэдгийг хагас дээр Бастиан Швайнштайгер, Сами Хидира за тэгээ тоглолтыг найруулгаар нь Месут Озил гээд за довтлогч жоох хэцүү. Гэхдээ Томас Мюллер гэх мэтийн одоо юу гэдгийг нэг юм тогтмол сайн тоглодог тоглогч нар байсан бол одоо энэ Денис Ундав ч юм уу эсвэл Кай Хаверц бол одоогийн 14 оны Томас Мюллер ч юм уу нөгөө хин эднэртэй шүүрлээ мөрлөлттэй бол харьцуулахад хэцүү тоглогч нар байхгүй юу? Яг нөгөө тийм ясны давтлагч гэж бас хүмүүстэй байхгүй шүү дээ. Мюллер ч нь бол хаана хизээ бол хизээ яг нөгөө байх тийм ухаалаг тоглогч байсан. Байх газар нэг нөгөө давтлагчийн нөгөө үнэр гэдэг шиг. Тэнгүүдээ хамгаалтын аваад үтсэн ч гэсэн тухайн үед бол Жером Боутыг маацах юм бол гэсэн хоёр одоо юу гэдгийг сайн хамгаалагч байсан. За одоо Джонатан Тав бол үнэхээр орон гарan хэцүүгийн үед бол хэцүү. Ганц авж явах нуруутай Рүдиг ч гэсэн эвгүй байхгүй хийтэй байхгүй. Харин тийм 14 оных тэр баг Боутыг л хийтэй байсан шүү дээ. Бусд нь бүгдээрээ гайгүй. Маацах юм бол дөнгөж гарч ирж исэн. За баруун жигүүр дээр Филип Лам ч юм уу те. Зүүн жигүүр дээр Ховдес гээд Шальке тоглолдог хий багтай хамгаалагч нар. За тэгээ голд бүр тэ найруулгын бас ер нь бол бортууд байна шүү дээ. Тони Кросс орж ирнэ. Хамгаалтан дээр нь одоо Хидира цэвэрлэгэн дээр орч нөгөө талд нь Швайнштайгер ингээд аваад үзсэнгүүт яг тэр үеийн класс Герман бол одоо угаасаа харагдахгүй бид нар бол одоо харж байна. За яг хуу Юлиан Нагельсман бол Хофенхаймаас эхэлж исэн баха. Миний санджаар Хофенхаймаас эхэлж гарч одоо тэр нөгөө Роберто Фермино, Руди Мүүдийг гаргаж ирсэн одоо дасгалжуулагч шүү дээ. За сүүлд Байернд очиод тэгээд фейлдсэн байдаг. Гэхдээ би Юлиан Нагельсманыг бас арай одоо юу гэдэг нь шилжилттэй тоглолтыг гаргаж ирэх юм болов гэдэг зүйлийг бас нэлээд хүлээсэн боловч бас миний санджаагаагаар яг Германы шигшээг дасгалжуулж гинэ гэвэл надад бол хэцүү харагдчих. Нагельсман. За ер нь бол нэвтрүүлгийн одоо цаг өндөрлөх төгч байна. Тэгээд хоёул яг гол нөгөө за ингээл цаг нь ингээд сунглаа тий нэгээр тэнцээ. За тэгээд дахиад овертайм 15 нэмэгдлээ 120 минут тоглолоо. Эцсийн дүнд тэгээд пенальти явагдлаа та тийм ээ. Тэгэл сүүлчийнх нь тэгэл энэ жил би яасан ч ядсгүй энэ аваргуудын лиг дээр Габриэл нь шоу буудлаа. Дэлхийн аварга дээр нь Джонатан Тан шоу буудлаа. Тэгээд эхлэлтийн тэгээд Хаверц уул нь бол хамгийн сайн хамгийн найдвартай тоглогч эхлээд эхний цогцолтой хийдэн штэ тийм ээ. Тэгээд яалчгүй энэ Мароккогийн одоо энэ Парагвайгийн хаалгачийг бол дуртахгүй бас болохгүй нэ. Хаалгач бол нэлээд сайн чирсэн. Яс бас маш өндөр юм аа. Нойер ч нь бол бас тийм ээ зөвхөн за нуруугаараа биш мөртлөө нэрээрээ ингээд аваад нэг хаадыг бас нэг дүүргдэн штэ. Хажууд нь бол энэ сая хаалгач бол бас маш мундаг байлаа. Тэгээд уг нь бол нойер камбэкийг авчирсан штэ пенальти. Уулын сайн явсан. Тий, тэгээд яалчгүй тэгээд одоо сэтгэл зүй гэхэд одоо нэг санаа тийм ээ. Германд одоо сэтгэл зүй ярина гэхээр бас байх боломжгүй юм яриад байгаа. За ер нь бол Герман дээр бол яалчгүй сэтгэл зүй бол ярьчмаар санагдаж байна. Одоо бол нөгөө томоохон тоглогчдод орж исэн гэхээсээ илүүтэйгээр нөгөө юу л яагаад байна л та. Яг их лидерүүд байхгүй болохоор Кимих ганцаараа лидер байгаад аюу хэцүү байгаа. Тий. Давхар ингээд хажууд нь бас дахиад нэг шугам байсан бол шал өөр л дээ. За ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тэгээд явж байсан хөл хүмүүс сонирхдаг бүх хүмүүстээ дахин баяр хүргэе. Сонирхолтой гоё тоглолтууд явагдлаа. Маргааш дахин уулзцгаая. Спортын тайм.